талаар илүү төвлөрсөн кампус 12 цаг болж. За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр бүгдээрээ Osaka University-гийн Mino campus-тай танилццгаая. За өмнөх бичлэгээр болохоор бүгдээрээ Suita campus-аар явсан. Suita campus нь болохоор ерөнхийдөө шинжлэх ухаан, medical тал руугаа сурж байгаа оюутнууд бол байдаг болол Mino campus нь илүү хэл шинжилэл тал руугаа оюутнууд сурд юм байлээ. За ерөнхийдөө болохоор Osaka University 25 гаруй хэл дээр тийм major олгодог. Тэгээ тэрний дунд нь монгол хэл хүртэл заадаг. Энэ монгол хэлний профессор байдаг. Тэгээ монгол хэл заадаг. Тэгээ семинарын хичээл нь болохоор амар гоё орд ингээл монгол гэр барайл тэгээд эсвэл бол бүгдээр хамтдаа хуушуу хийгээд ч юм уу хамтдаа гоё наадам тэмдэглэдэг ч юм уу тийм юмнууд хийдэг гэсэн. Тэгээд айгуу гоё тохиолдол нь би ингээд энд шинэ жилээр ингээд энд байдаг монголчуудтайгаа ингээд шинэ жил тэмдэглэх гээд ирсэн чинь манай 10 жилийн монгол хэлний багш маань ирээд тэгсэн чинь монгол хэлний 10 жилийн монгол хэлний багшийн маань нөхөр нь энд монгол хэл заадаг монгол профессор юм байлээ. Тэгээ надад бүр аяа гоё санагдсан. За тэгээд бүгдээрээ энэ кампуст ямар хөө юм байдгийг нь харцгаая. Энэ удаа би болохоор зүгээр алхаад тэгээд кампус доторхоо үзээд дээрэс нь хамгийн гол нь энд нь монгол номнууд байдаг гоё номын сан байдаг гэсэн. Номын сан нь бас нэлээд гоё гэсэн. Тэгээд номын санд нь ч бас орж үзье. Тэгээд цогтойгаарай. За энэ болохоор ингээд Mino campus-ийн ерөнхийдөө information юм байна. Хэдүүлээ одоо энд байна. Энд сууж байгаа энэ болохоор тэр энэ area юм байна. Энд нэг юм том барилга байсан. Энэ нь болохоор Osaka University Research and Education Hub юм байна. Тэгээд би болохоор өнөөдөр хамгийн гол нь энэ номын санд ирэх гэж гол зорилго болгож ирсэн. Энд юм гоё сууж болдог area байт юм байна. Тэр цаана тэр хүмүүсийн явж байгаа тэнд нэг кофе шоп байна. Энд ингээд шууд library хараад үзгөө. За энэ болохоор номын сан 1-4 давхар нь Mino City Semba Library тэгээ манай сургуулийн International Studies Library нэт юм байна. Тэгээ 5-6 нь болохоор Lifelong Learning Center гинэ. За тэгээд штэ гоё энэ book Victorian амар гоё юм байна. Энэ шиг ингээл үлдээшдэг юм байна л да. Тийм ингээд нэг цагийн үед очоод 8 цаг хүртэл суусан. Тэгээ сууж жоохон хичээл хийж агаад дундуур нь болохоор гараад өдөр нэг лавсан орж юм авч идээд тэгээд энэ бичлэгээ дуусгах нэг юм хийгээд тэгээ буцаж орж суугаад нэг 8 цагийн үед гарсан. Тэгээд өөр энэ номын санд гоё юмнууд гэх юм бол
янз бүрийн өрөөнүүдтэй тэр өрөөг болохоор хэрэглэхийг хүсэх юм бол ингээд хүсэлт гаргаад тэгээд сууж болт юм лээ. Энд нь study cubicles нэгээрээ суудаг өрөөнүүд, тэгээд speaking booth дотор ингээ юм ярьж болдог, бэлтгэл ярианыхаа бэлтгэлийг ч юм уу хийдэг тийм интервью юм ч өгдөг өрөөнүүд. Тэгээд группээрээ суудаг өрөөнүүд, reading service room гэдэг зөндөл өрөөнүүд байт юм лээ. Тэгээ 20,000 номон дундуур Монгол номныхоо тасгийг олсон. Тэгээд ерөнхийдөө байгаа номнуудыг харсан чинь тэгээ хэл шинжилэл, түүх янз бүрийн тийм яг уран зохиолын ном бол нэг хоор идэм шиг надад санагдсан. Тэгээд хөрхөн хүүхдэд зориулсан хүүхдийн номнууд ч юм уу ганц хоёр нэг тийм ном. Гэхдээ ер нь бол Монгол номны хэсэг нь бол жижигхэн бол биш юм бэлээ. Шашин машины номнууд байсан. Овоо том хэсэг юм шиг санагдсан шүү надад. Тэгээд тэрнийг тэгээд энэ нэг гоё ном харсан. Алс газар сорхоо төгсөд гээд тэгэл Монголын сэхэтэн гадаадд сурж исэн тэгээд эх орондоо очивол зөндөө мундаг юмнууд хийсэн хүмүүсийн тухай гарах юм шиг байлээ. Би бол сайн ер нь бол гарч гэж чадаагүй. Дараа очихдаа уншнаа. За тэгээд юм гэж гарангаа үлдсэн энэ кампусынхаа хэсгүүдийг хараад тэгээд яаж байгаа энэ хажуу талд нэг шинэ барилга баригдаад тэр нь бүр амар дуу чимээтэй. Юу сонсогдохгүйсэн. Тэгээ амар хүйтэн салхитай өдрөөсөн. Тэгээд энэ нэг ганц нэг энэ хоол, энэ нэг Mino City-гийнхаа зарим нэг байгууллага юм уу хаашийн тийм юмнуудтайгаа хамт байдаг юм. Зарим юмнууд нэг л тийм л юм шиг харагдсан. Тэр library-г нь харалтаа. Зарим нь хотын юм зарим нь яг манай сургуулийн ном юмсан. За тэгээ нэг лавс орж нэг 2 өнөгээр авч идэж голцоогоос нь доо. За одоо ингээд бараг л дуусчлаа. Нэг амар том кампус бол биш ээ, жижигхэн кампус юм байна. Нэг 2 3 л өнцөн барилгатай. Тэгэнгუутаа нэг барилга нь бараг бүх сургууль тэр cottage school-ийнхаа бүх юмнууд нь байдаг заяа. Тэгээд нэг барилга нь тэр чигээрээ баг номын сан. Тэгээд нөгөөх нь тэр нөгөө нэг хэлний сургууль нь ч юм уу одоо нэг Japanese language center гэсэн баха. Тэр нь байд юм байна. Тэгэл одоо яг тэр цаатлын бол саяхан тэр булангаас яг энд ирээ болоо. Тэгэд эндээс ингээ баг station руугаа буугаад байгаа юм уу хаашаа. Номын санд нь орсон чинь номын санд нь болохоор дотроо бичлэг зураг авч болтгүй байна. Гэхдээ би ганц нэг хэн шиг бичлэг зураг ч юм уу хийсэн. Тэгээд тэрийг оруулан мэдээж хүний царай мараа гарахгүйгээр тэрний яг дуу чимээ гарна. Тэгээд хүмүүсийн яг стадид нь амар distraction болно гэж тэгдэг юм шиг байна. За тэгээд яштэй амар хүүхдүүдээ тэгээд би яг харсан чинь graduate энэ Mino сургуульд яг ямар сургуулиуд байдаг юм бэ гэдгийг би бас хайж үзлээ. Тэгээ хайж үзсэн чинь нээстэй хүмүүнлэгийн ухааны сургууль нь хэл болон соёл судлал, олон улс судлал, Японы ил судлал, тэгээд урлаг судлал гэдэг чиглэлүүд нь байдаг юм байна. Тэгээ 25 гаруй хэл заадаг тийм анги байдаг хамтарч ажилладаг байгууллагууд байдаг. Монгол хэлийг бас заадаг гэдэг нь агай таалагдсан. Тэгээд одоо болохоор ганцхан үзээгүй юм байгаа нь энэ кампус дээр нэг юм том ханан дээр чулуун ханан дээр бүх орны хэлээр ингээд янз янзын бичсэн байдаг. Тэгээд тэрийг нь одоо олоод үзчих юм бол тэгэл за ерөнхийдөө бол ингээд Mino кампустаа танилцлаа. Хэрвээ та нар Осакагийн сургуулийн хэлний чиглэлээр сурах юм бол энэ кампус сурах нь бүх юм шинэ аймаг гоё юм байна. Бас хэлний бэлтгэл сурах юм бол энд ирэх юм байна гэж ойлголоо. За одоо нөгөө нэг том ханаа очиж харъя. За тэгээд өндөрлөе да. За тэгсэн чинь нөгөө нэг хантай барилга маань өнөөдөр онгоодгүй юм байна. Тэгээд харж чадсангүй. Ажлын өдөр л ирэх ёстой юм хаашийн. Тэгээд чадсангүй. За хамт байсан баярлаа. Баяртай. Дараагийнхаа Toyonaka campus туураар уулзъя. За тэгээд
like, subscribe, comment хийжээрэй. Тэгээ миний Instagram-ыг бас дагаарай. Bye bye.